Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлээд бас яг нэг одоо 6 сар гаруй болж байгаа учраас бас хараахан бас бодит үр дүнгуудыг бол бас гаргахад хэцүү баг. Гэхдээ энэ 6 сарын хугацаанд бас ажлууд яаж хэрхэн тавигдсанаар цаашдаа энэ ажлууд хугацаанд дуусах уугүй гэдэг зүйлүүд байгаа баг. Тэгэхээр би зүгээр энэ ногоо хөгжил гэж бид нар бас их ярьж байгаа. За ногоо эдийн засаг гэдэг. Ерөнхийдөө бид нар бас энэ чиглэлдээ бас ярьдаг боловч яг бодлогын зарим алхмууд бас хийгдэх тал дээр бас дутагдaltaй байгаа. Яг энийг дэмжсэн хууль эрх зүйн орчин бас дутууд улмаг учраас яриад байдаг. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалт байт юм уу? Энэ чиглэлийн үйлдвэрлэлийг одоо хөгжүүлэх тал дээр ингээд жоохон концепцийн байдалтай одоо жоохон яг мод болгож л яриад байна л да. Тэгэхээр бидэд энэ дээр одоо ямар агц дэвшил байна. Ялангуяа яг сэргээгдэх эрчим хүчний хуулиар явах болцоогүй одоо цэвэр эрчим хүчний асуудлууд байгаа шүү дээ. Атомын цахилгаан станц. За дээрээс нь сүүлийн үед энэ яг сэргээгдэх эрчим хүч мөн байна уугүй юу? Газрын планыг ашиглаж байгаа асуудал. Зарим туршилтын хэрэглээнд оруулаад байгаа боловч бодит байдал дээр бас энийг хууль эрх зүйн талаас зөв одоо зохицуулж өгөхгүй бол хөрөнгө оруулалт болон хэрэглэгчийн дараа нь эрх ашигыг яаж хамгаалах вэ? Энээс үсэх үр дагаврыг хэн хариуцах вэ гэдэг зүйлүүд ингээд тодорхойгүй яваад байдаг. Тэгэхээр энийг үндсэндээ бас энэ эрчим хүчний реформын хувьд юм уу? Яг цэвэр эрчим хүчний тухай хуулийг өргөн бариач гэдэг зүйлийг би бас уг нь бол төсөв баталсан дагж гарсан тогтоол дээр бол оруулж өгсөн. Ногоо эдийн засгийг дэмжих тухай хуулийг бас оруулж ирээч гэсэн. Сайдууд маань их ууламжлалтай оруулж ирнэ, ста зөв юм арилаачаа гэл байдаг. Яг 6 сарын хугацаанд бол одоо юм орж ирсэнгүй. Өмнөх засгийн газрын үед яригдчихсэн хэдэн хилцээрүүд л орж ирлээ. За яг мэдээж энэ парламент засгийн газар энийг улс төрийн хувьд ойлголцоод энэ том төслүүдийг хөдөлгөж байгаа боловч бодиттой яг хууль эрх зүйн реформын юмуд юу ч орж ирсэнгүй. Тэгэхээр би яг энэ ногоо эдийн засаг гэдэг юм уу, ногоо хөгжлийн асуудал дээр ер нь ялангуяа тэр цэвэр эрчимний хууль, ногоо эдийн засгийг дэмжих тухай хууль хизээ орж ирэх вэ гэдэг зүйлийг тодорхой асуумаар байна. За хоёрдугаарт энэ улсын болон дагуулгын хөгжүүлэх чиглэлийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүд ер нь ямар явж байна? Яг тодорхой маш олон зүйлүүдийг ярьж байгаа. Аль хэсгээр фокуслаад бидэд явах хэрэгтэй юм бэ? Маш олон зүйлүүдийг зэрэг эхлүүлж чадахгүй байна. Тэгэхээр энийг эдийн засгийн хөгжлийн яам байт юм уу, холбогдох яамдууд нь яг юу гэж бодож байна? Энийг бас одоо ингээд бас тодорхой хариулж өгөөч. За дээрээс нь энэ боловсролын салбар ус төржөө дууслаа. Ерөөсөө намын мандат авахгүй бол, батлах авахгүй бол алан тушаалуудыг өөрчилж байна. Энэ хүний хөгжлийн асуудал чинь боловсролын салбар шүү. Боловсролын салбар энэ одоо яг ямар өөрчлөлтийг хийж энэ хүний хөгжлийн индексийг урагшлуулах гэж байна. Монгол хүний өрсөлдөх чадварыг яаж нэмэгдүүлэх гэдэг. Энэ намын одоо асуудлаа намын сан зэрэг гүшүүнийг сонгоё. Энэ одоо ус төржилтөө энэ зогсоож болдгүй юм боловсролын салбар. Энэ сайд нь байгаа мó байхгүй юм. За тэгээ эцсийн асуулт байна. Энэ төрийн эмнэлтийн бодлогыг бүгд ярьдаг. Төр бол одоо завсаргүй дантааж байгаа юм байна. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хууль байт юм уу? Засгийн газрын хууль дээр байгаа дэд сайдуудыг томилж чадахгүй байгаа мөртлөө ямар ч хуульд байхгүй баахан менежерүүдийг томилж байна. Энэ юу хитэн оронтой нэмсэн юм бэ? Энэ хэмнэлтийн бодлого явах юм уу зүгээр эсвэл хэдүүлээ энийг дэлгэцэн юм сонгогчдод иргэдэд зүгээр тааруулж бүгд амны уншлага болж ярьдаг болох юм уу? Бодиттой үйлдэл нь хизээ ихтгий. Ямар арга хэмжээ авч байгаа? Энэ менежерүүд чи юу хийх гэж байгаа юм бэ? Тэгээ эцсийн дүндээ энэ дээр яг засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хийж явах ерөнхий сайдыг орлох 3 шатар сайдыг хэн ч алга, Бямцогт сайд байна, Алтан гэрэл байна, одоо 2 байна, Учрал сайд байна. Учрал сайд одоо бүхний сайд болоод баг нэг нохоод өрдөг мод шиг л явж ийн хөрх юм. Тэгээд ингээд үг даахгүй нэг хитэн хүмүүс ингээд яг намынхаа сайдыг хамгаалаад байгаа юм шиг мөрчлөө цаагаараа ингээд юм. За. Учрал гишүүн хариулах уу? Бүхний сайд. Одон туяа сайд хариулах. За одон туяа сайд. За эрчим хүчтэй холбоотойгийн дараа нь эрчим хүчнийхэн нэмээд хариулчаарай. За энэ ногоо хөгжил, ногоо эдийн засаг гэдээ бид нар их олон жил яриад бас төдийлөн урагшлахгүй байгаа. Энийг бас сайн зэрэг гişүүг зөв болж харсан байна. Ер нь одоо ингээд ногоо эдийн засаг нийт манай эдийн засгийн 10% нь л нэг ногоон байгаа. Тэгэхээр одоо 90% нь баг одоо хүрэн
эдийн засаг л болчиход байна л да. Тэгэхээр энэ дээр бид ямар ажлуудыг бас хийж чадсан бэ гэхээр энэ ногоон хөгжлийн корпорац гэж олон улсын одоо байгууллагууд олон жил гацсан. За энэ олон жил гацсан асуудал бол сая засгийн газраар шийдэгдээд одоо энэ хөрөнгө мөнгө бүх юмнууд нь бол одоо үйл ажиллагаанд ороход бол бэлэн болсон байгаа. Тэгэхээр энэний асуудал бол одоо ингээд шийдэгдээд явж байна. За манай яамны хувьд бол бид нар энэ ногоон хөгжил гээд яриад бас яг ингээд очиод үзэх гэхээр хитрхээ тархаа байгаа. Тэгэхээр хүн одоо тавилга авъя гэхээр мишэл санагддаг шиг бид нар энэ байгаль дэлтэй технологи гэдгийг одоо харьяаг бол хаана байх юм бэ гэдэг дээр манайх одоо смарт сити буюу одоо энэ байнгын үзэсгэлэнг одоо нээх гэж байгаа. Тэгэхээр энэ 4 орчим га талбайд хийхээр хүмүүс иргэд болон аж ахуйн нэгжүүд байгаль дэлтэй технологиг сонгойгүй л шууд одоо энэ үзэсгэлэнг зорихоор ийм одоо зүйлийг бэлдээд хийж байгаа. За ер нь ногоон хөгжил, ногоон эдийн засгаар дэлхийд дээр нь улс орнууд ерөөсө том эдийн засгийн зах зээл болчихсон юм байна. Тэгээ хувийн хвшлийн оролцоотойгоор хувийн хвшил өөрөө энд сонирхолтой байж энэ юу хөгжөд байгаа. Тэгэхээр удахгүй эдийн засгийн хөгжлийн яам манай яам хамтраад уур амьсгалын өөрчлөлтийн хуулийг оруулж ирэх гэж байгаа. За энэ хуулийн дотроо бол тэр карбоныг зохицуулсан ийм зохицуултуудыг бол орж байгаа. За нийтдээ манайх одоо яам 12 хуулийн төсөл бэлдсэн. За энэ дээр бол хамгийн гол юм бол энэ бас байгалийн нөөц ашигласны төлбөрийн одоо хууль орно. Энэ хуулийн биелэлт бол анх 26% байсан билээ 21 онд. За 23 онд 62% болсон. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ аймаг сумдууд өөрсөндөө орж байгаа төлбөрийг яг энэ ногоон эдийн засаг, энэ нойлоо шийдэх, хогоо шийдэх дээр бас төдийлөн одоо сайн зарцуулах байгаа учраас энэ дээр бид нар нэлээд одоо ажиллагаанууд явуулж энэ асуудлыг нэмэгдэхээр ингээд ажиллаж байгаамаа. За ногоон одоо хөгжил дээр бид нар энэ 173 одоо том уурын цухыг бас шинжлэх ажил дээр яг энэ ногоон эдийн засгийн аль болохоор шийдлүүдийг одоо шийдэхээр ингээд ажиллаж байгаа. Нийт 173 одоо Улаанбаатар хотын том уурын цух 2263 аж ахуй нэгж нийт нэг 150-аас 200 мянган тонн түүхийн нүрс төлж байгаа. Энийг бид нар бүгдийг одоо өөрчлөхөөр ингээд ажиллаж байна. Хэрэг энэ зүйл амжилттай одоо хэрэгжээд явбал бас энэ нэг одоо айхтар хүрэн эдийн засгаас бас тодорхой хэмжээгээр салах юм а. Хамгийн гол нь банкны зээл байгаа. Одоо ногоон зээлэгч 15-16% гэхээр аж ахуйн нэгжүүд авч чадахгүй. За манай яамд зээлийн зөрүү ногоон зээлд өгөөрэй гэж зээлийн дотацийн зөрдөө ердөө 1.2 тэрбум батлагдахаар энэ нь бол одоо хаанаач хүрдэггүй. Тэгэхээр бид бол ер нь энэ төсөв батлагтаа бас зүгээр одоо халамж, тусламж гэхээсээ илүү энэ зээлийн дотацийнхаа дүнг бас их нэмэгдүүлж чадах хэрэгтэй байна гэж үзэж байгаа. За гişүүд асуулаас 9 номер. За. 9 номер. За баярлалаа. Сайн зэрэг гишүүний асуултад хариулъя. Тэгэхээр хүний хөгжлийн индексийг өнөөдөр ингээд сайжруулахын тулд бид одоо энэ 3 индекс байгааг нэг нь боловсролын салбарт байгаа. Боловсролын индекс. За үүнийг сайжруулахад боловсролын чанар хүртээмжийн асуудал шууд яригддаг. За хүртээмжийн сайжирж иж энэ чанар бол дээшлэнэ гэдэг нь бас ойлгомжтой. Мөн сайн багшийг дэмжиж ажилуулж иж энэ чанар дээшлэх нь ойлгомжтой. Энд ч рүү чиглэсэн иж бүрэн бодлогыг хэрэгжүүлж байгаа. За хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд ялангуяа боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй гарч ирж байгаа. Тэгэхээр 26 оны төсөвт бол бид бас жилдээ оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг 900 тэрбумд хүрэхгүй бол болохгүй байна. Энэ тал дээр бас бид сангийн яамтай ярилцаад ингэ явж байна. За ер нь бол боловсролын салбарт улс төрчлөлтийн асуудлыг ярьсан байна. Бид бол ямар нэг улс төрчсөн тийм томилгоо огт хийгээгүй. Өнөөдөр одоо төрийн өмчийн ихтэй сургуулийн бүх ректор нь ажиллаа хийгээ явж байгаа. Ер нь энэ салбарт бол ямар нэгэн байдлаар тийм улс төржүүлсэн томилгоо бол огт хийгдээгүй. Тэгэхээр ер нь боловсролын салбар өөрөө ийм юмнаас ангид байж ижил зөв бодлого, зөв газартаа зөв хүнд байршиж явах учиртай гэж ингэж үзэж байгаа. Бид бас энэ төрийн мерит тогтолцоо зарчмыг бас баримталдаг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг үздэл үнээр явах хүчийг үргэлж өөдөнд дэмжигдүүн гэдэг ийм л одоо Монголын өөрийн эртний сургаалаас л одоо их ойр ингэж очдөг л ийм л зүйл. Тэгэхээр зэрэг хэрвээ таны асуултад бид бас
илүү тоо баримтад түшиж ярих хэрэгтэй болвол бид бас танд бичгээр бас хариу өгөхөд бэлэн байна. Баярлалаа. За дагуултай холбоотой асуудал. 1 номер. За сайн зэрэг гишүүний асуултанд хариулъя. Түрүүн ногоон шилжилттэй холбоотой асуудлууд бол Монгол Улсын урт дунд богино хугацааны бодлогын баримтчгүүд бүгдд нь суусан байгаа. Яг ажиллаж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн дээр сая одонтой сайд мэдээлэл өгсөн байгаа. За энэ хотын хөгжилтэй ялангуяа дагуул хотуудын хатуу зөөлөн дэд бүтцтэй холбоотой асуудлыг 2025 оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний 2.2-ын 6 дугаар бүлэг дээр 12 зорилт арга хэмжээр дэлгэрэнгүй суулгаж өгсөн байгаа. Энэ зорилт арга хэмжээнд маань хариуцсан яамд орон нутгийн хамтраад үйл ажиллагаар хэрэгжүүлээд явах юм аа. За сайн зэрэг гишүүн тодруулъя. За учраас сайд дүгнэн хариулах байсан бол хэн мэдэхгүй. Гэхдээ яг одоо зүгээр би үгээ хэлээд яачи. Нийтийн албаны тухай хуулийг оруулж ирнэ гэж ааш байна. Энэгээрээ бидэд бас нэг энэ асуудлаа бүр нэг зэгцэлчмээр байна. За дээрээс нь төрийн болон орон нутгийн өмчийн энэ төр компанийн асуудлыг зохицуулж байгаа. Тэр бүтээмжийн хуулийг шийдэхгүй бол бид энэ зөвлөмжийн байдалтай явдаг дүрм журмыг үнэхээр энэ зарим төвшөнд биелүүлдэг юм байна. Тэгээ энэ хуулиар л хашихгүй болохгүй. Тэгэхээр энэ асуудлуудаа бас нэг засгийн газар ч гэсэн ойлгож байгаа ах. Тэгээд оруулж ирээсээ улсыг хурлч гэсэн ажлын хэсэг бас эрчтэй ажиллаад явчмаар байна. Тэгээ Батгүй дарга би яг ерөнхий юм бол аммааргүй байна. Уг нь бол энэ газрын дулаан гэдээ бас том юм байдаг. Цэвэр эрчим хүчний асуудлууд байгаад идэг. Энийг хууль эрх зүйн орчин сэргийгт эрчим хүчний хуулиар явах болцоогүй байгаа байхгүй. Оруулаад хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд өгөл хөрөнгө оруулалт байна. Түрүүчээсээ хууль эрх зүйн орчин тодорхойгүй мөртлөөс газрын гүний дулааныг сургуулиудад зарим энэ хороолуудад оруулаад байгаа. Иннээс үүсэх үр дагавар цаашдын ашиглалтыг хийн хариуцах. За учраас За төрийн өмчт компани бүтэем засаглал элтүүд байдлыг сайжруулах хуулийг их хурлд өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг баталж өгөөч гэж их хурлын гишүүдээс хүсэж байгаа. Энэ хууль батлагдсны дараа төрийн өмчт компанид баримтлах чиглэлийг оруулахдаа зоригтойхон шиг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөлт зохион байгуулах, нээлттэй болгохыг олон улсын зөвлөгөөнүүд хангалттай авлаа л да хийж явъя. Тэгээд тэр тузуудын шаардлагуудыг энэ хуулиар өсгөж байгаа. Гүйцэтгэх захирлуудын шаардлага өсөж байгаа. За ингээд шаардлага өсөд эхлэхээр үнэхээр чаддаг мэддэг тухайн компанийг авч явах хүмүүс өргөдөж төрийн өмчийн компанийг удирдах юм байл. Тэрнээс биш манай нөгөө сонгуулиуд дээр ажилласан эд маань бол хэцүү болно. Тэгэхээр яг үүндээ бас энэ чинь хамтарсан засгийн зовлон бас байгаа шүү дээ. Тийм учраас бид нар бол үнэхээр аль болох тухайн албан тушаал тохирохуйц за мэдлэг ур чадвараараа нийцгүйц хүмүүс. за очрол гишүүн. Тэгээ нийцгүйц хүмүүсийг тухайн албан тушаалтан дээр бүтээмжийн менежер, хяналтын менежерээр ярилцж байгаад тухайн тавигдах шаардлага нийцсэн хүмүүсийг л томилсон. За тэгээ энэ хүмүүс бол тийм бүр томилогдчиход байгаа даа биш. Энэ хүмүүс бол энэ компанийг илүү ашигтай, илүү бүтээмжтэй ажилуулахад тодорхой хугацаанд хувь нэмрээ оруулах ёстой. Тэрнээс биш энэ хүмүүс нэг тийм үргэлж тэнд очиод томилогдчиход байгаа юм бол байхгүй. Тийм учраас хуулийг батлагдаад энэ төрийн өмчийн компани реформ хэрэгжих хүртэл үнэхээр чадах ажил байвал чадаж хөндлөнгөөс хяналтаа тавьж ингэж ажиллавал харин үр дүн гарна. Үгүй бол өөрсдийг нь хэмнэнэ гэдэг л ийм л сонголт байна. За гишүүд асуулт асууж хариултаар дуслаа. За асуулт танилцуулгатай холбоотой